Сайн байцгаана уу үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэе. C1 телевизийн эфирээр үргэлжлүүлээд алга дашчиж болно. Ганцаараа ярихаар жоох сони. 10 цагаас та бүхэнд хүрж байгаа, 22 цагаас хүрж байгаа нийслэлийн нэвтрүүлгийн энэ өдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн оройны нэвтрүүлэг яагаад ч нэг юм жоохон юу болцсон. Ирж байгаа зочд нь гомбочроос бусд нь нэг тийм аимшигын кино хүүхэлдээ энтертейнинг холбоотой хүмүүс болсон ба. За энэ урд сууж байгаа 3 хүн бол ямар ч хамаагүй юм 3 хүн байгаа. За тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт трейлерн дээр нэг эмэгтэй аягүй ойрлохоор нь би тэр бүсгүйг эн чинь нөгөө манай дүү байж гэдэг таньсан. Тэгээд одоо тэнд сууж байна. Тэгээд ороод ингээд нэг киноны трейлерыг хүмүүс зөндөө олон харж байгаа байгаа. Тэгэхээр ороод ингээд киноны уран бүтээлчд манай студ төрөлцсөн ирсэн байгаа. Та бүхэнд хүрэлцэн ирсэн дэх баярлалаа. За баярлалаа. За дуурийн дуучин гомбочр Дэлгэр баяр хоёр хүрэлцэн ирсэн байгаа. Хоёр энэ орой мэндийг хүргэе. Гомбочр маань тунгахдахгүй тоглолтоо их гэж байгаа. Тоглолт хийзээлээ. 2 сарын 5-ны өдөр тунгахдахгүй сар ширний өмнө тоглохондоо 2 сарын 5-нд чинь хэд өдөр таарж байгаа юм болоо? 5 дахь өдөр тааруулна. 5 дахь өдөр тааруулж байгаа юм байна да. За тэгээ энэ талаар дэлгэрэнгөө бид ярилцах болно. За Дэлгэр баяр бол тоглолтод оролцож байгаа. Гомбочрыгаа одоо өнөө өрөө бол даган баясч ирсэн байгаа. Тэгээд Дэлгэр баярт их баярлалаа. За харин одоо бас нэг уран бүтээлчд би энэ кино цамхаг гэдэг студ байгаа. Тэгээ энэ студийнхэн болохоор аягүй сонин хүүхэлдээ зойр гэдэг ингээ яг одоо энэ миний хэлж байгаа мөн дээрээс нь энэ ороолон кинонд оролцсон. Тэгээд энэ студийнхэн аягүй сонин нэг юм аимшигын кинохоор юм дагдсан хүмүүс байгаа. Тэгээд царайчсууд гайгүй л уусууд харагдаад байна. Тэгээд тоодохгүй бүгдөө ярилцсан. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг эхэлж гин. Тэгээд манай нэвтрүүлэгт анхаарлаа сайн хандуулаарай. Тэгээд нэвтрүүлэг маань бас та бүгдийг уйтахгүй аятайхан нэвтрүүлэг болох хаа гэж бодож байна. Тэгээд энд байгаа зочдын маань үүрэгэр бол бас ихэ. Тэгээд та бүгдийг хүрэлцэн ирсэн. Тэгээд баярлалаа. Кино ер нь хэрхэн яаж бүтснээс л ихэндээ. Ер нь зохиол нь хэн бичсэн? Зохиолыг бол манай кино цамхаг студийн найруулагч Цогт Эрдэнэ бичсэн байгаа. Найруулагчаар бол Мөнгөн Тулга ажилласан. Кино цамхаг студийг аимшигын уран бүтээл хийдэг студ гэдээ ер нь жоохон онцлог ойлгуулах гэдэг байна. За. Манайх яг аимшиг гэдэг бол өөрөө юм шинийг хийж бүтээж те шин содон юм хийх айгу тийм боломжтой жанр юм билэ. Эхлээд зойрыг хийсний дараа ингээд дараа нь зойр чи хэд он блэ? Зойр 14 онд. Зойрын зохиолыг хэн бичсэн? Зойрын зохиолыг болохоор аимшигын зохиол бичдэг Ууган баяр гэж зохиолчдсан нөгөө. Зүгээр бүр аимшигын зохиолоор дагнсан тийм. За. Тэр зойр зохиолч өөр айгу бестселлер болсон шүү дээ. Хүмүүс айгу сайн мэддэг байсан байхгүй. Тэгээд яг үнсэн чинь кино зохиол бол бүр айгуугүй харагдаад. Тэгээд бид бүхэн энийг яаж бүр илүү гоё болох вэ гэд 3D-гээр хийж үзсэн анх. 3D технологиор тий. Монголдо яг анхдагч аимшигын 3D кино болсон л доо. Дараа нь болохоор Google Deck кино хийсэн. Бас Ууган баярын зохиол байгаа. За. Тий. Тэгээд яг ингээ хийгээд нөө яагаад гэхээр ингээд нэг орчор айгу сонирхолтой юм жанр юм байл ингээд дахиад нэг арай өөрчилж үзсэн. Ууган баяр ирсэн байгаа өнөөдөр. Харах хэрэг. Ер нь яг ямар шиг хүн бэ? Эрэгтэй? Эрэгтэй хүн? Аа. Тэг их л дараахан хүн байд юм байна тий. Яриа хөөр нь бол нэг тийм эвгүй биш үү? Үгүй зүгээр. Маш дараахан. Тий. Дотроо их л өөрөө саяхан нэг бас хайрын тухай номнууд гаргаж илээ. Тийм үү. Ер нь бол гэхдээ тэр хайрын номон дунд аимшигын хэсэг байгаа л та тий. Мэдгүй би тэрийг нэг хайлтал уншсан. Хайлтал уншсан уу? Тий. Хайрын бол байхгүй. Түүгээд уншсан. Гайгүй л хэлээ. Тийм үү. За. Тэгэхээр одоо аимшигын кино ингээ бүтээхэд зохиол ингээл айгүй хэрэгтэй байна гэж найруулагч ингээд бүх салбарыг ингээ яриад байдаг шүү дээ. Тэр дундаа ингээ аимшигын кино гэхээр би бас жоохон үзэх дуртай. Гэхдээ нэг тийм айхтар шимтэж бол үздэг. Тэгээд аимшигын киноны зохиолыг дагнж бичнэ гэхээр надад айгүй сонирн байна. Ууган баярт анх яаж танилцсан юм бол? Ууган баярт бол яг зойр зохиолоо уншсныхаа дараа л танилцсан. Энэ хүнийг яг хайгаад те ямар хүн байдیں۔ Энэ зохиолоор чин кино хийх гэсэн ингээ санал тавих гад тэгж л танилцчихсан. Тэгээд өөр айгуу дуртай хүлээж аваад тэгээд бүр 2 журам бүтээл хийсэн бидэд хамтраад. Сүүлийн зохиол бол яг өөртөө бичсэн. Яагаад вэ гэвэл ингээд яг үзэгчдэд хүрсэн зохиолоор аимшиг кино хийхээр хүмүүс чинь өөртөө янз тий. Өөртөө оюун ухаандаа ингээд бодоод төсөөлсөн юм хийж өгөхгүй болохоор гэдэг нэг тийм жоохон юу явд юм лээ. Энэ удаад болохоор хэний ч уншаагүй, хэний ч тааварчгүй аимшигуудыг мэдрүүлж байгаа. Энэ ороолын зохиолын болохоор
манай найруулагч Цогт Эрдэнэ бичсэн. Цогт Эрдэнэ хэд их зохиол юм бол? Цогт Эрдэнэ Аимшигын кино, аимшигын юм төрөлдөө шүү дээ. яг анхдагч бичсэн гэхээр баг 2 дахь нь баха да. 2 дахь нь. Эхнийх нь бол кино болж амжсан юм болов? Амцсан юм аа. Гэтэ 2006 онд энэ Давлаа утас гэд бас нэг аимшигын төрлийн нэг кино байт. Тэрийг хөвччихсэн. Би зүгээр нэг аимшигын кино үзэхээр яг нэг юм аимшигын нэг сценүүдээс нэг хүмүүс нэг үзэгчид нэг дав хийгээл, дэв хийгээл ингэ зочдөг хэсэг үүд шүү дээ. Тим хэсэг ер нь ороолон дээр хэр олон бай. За ер нь агиих байгаа. Үзэгчид ер нь бол тиймэрхүү хэсэг. Давтамж бий юу? Тэдэн минут болоо нэг зочно. Давтамж. Тэгээд зочиод өнгө зочоо гарааг байх дахиад нэг зочоо өнө тэргсэн байх. Гэтэ ер нь бол аимшигын кино гэдэг бол хүмүүст айх тэр сэрэл мэдрэмжийг л төрүүлэх гол нь тий. Тэрэндээ л байд юм байна. Түүнээс биш тэр аимшигын киногаар бид нэр ингээд тийм юм сургаал хайрлаа, ийм юу хайрлаа гэдэг юм бол ер нь бол байдгүй юм. Аимшигын киночдод сургаал хайрлахгүй. Тий. Би байдгүй. Хүмүүс харина биднээс агиух тэгж асуудаг. Тамийн киночдыг юу өгүүлэх юм? Юу хайрлах юм гээл тий. Хүнд юу өгөх юм? Харин тий баг тэгээд байдаг. Үгүй эн чинь аимшигын кино жанр гэдэг чинь өөрөө хүнд зүгээр нэг тийм айлгах цочих мэдрэмжээ л өгöd байгаа байхгүй юу? Түүнээс биш тийм лагч байх тийм сургаал бол хайр. Хамгийн анхны зүгээр одоо жишээлбэл аимшигын тийм сцен орсон Монголын уран сайхны кино гэвэл ямар киног нэрлэх вэ? Продюсер өөрөө. Хамгийн анхных бол бошгоо гэвэл. Бошгоо гэвэлгэр. Бидний чинь багаас нь л ер нь тэгэл нэг жоохон тийм хүн бошгоо гэвэлгэр дээр чи аимшиг хэсэг юу гардаг лээ? Яа тэр тал нүртэй. Аа. гарч байгаа. Совдоогоо дээр нэг хамгийн амар штэ. Ааха. Тэрнээс бол жоохон багтаа. Нас хэд байсан бэл? 7-8 тэл. Ой тэрнээс ч даахаас ч яг үйл гэсэн ажиллаа. Тэр чи хамгийн амар штэ. Монгол бид нар ингээд амар яг бид нар 3 жил дараалал хийцнээрээ жоохон ингээ аимшигын жанр барьж аваад байгаа мó гэдэг ойлголт төрүүлчихэд байхгүй. Түүнээс биш монголчууд кино болгондоо л хийгддэг. Зочоох хэсэг байдаг те. Аимшигын жанруудаас явж л байгаа. Аимшигын кинонд харин бид нөгөө түрүү асуугаад байгаа юм ингээд хугацаа байдгүй гэж одоо зочоох айлгах те. Нэг ийм хугацааны дараа тий ритм байдгүй. Байгаа. Айцсан дөнгөж дуусчих. Нэг өрнөө л хэсэг тий. Тэгэхээр чи хүн чи тайвширчдээ ш. Тэгтэн дахиад нэг тийм өөх хэсэг байлгүй яах вэ? Одоо чир давтамжийн хувьд гэх юм бол яг кино хэдэн минут? Цаг 10. Цаг 10 минутын. Цаг 10 минутын дотор за үнэхэр чи өөр ингэ мантаж хэдэн удаа зочсон бэ? Би ер нь бол 30 минутаас хойш бол ер нь л зочсон. Эхний 30 минутаас хойш тэгээд баг жочоо суучих. Ер нь ойр хол зочих шүү. Ааха. Залуу жүжигчид тоглосон байгаа шүү. Ялангуяа за манай Эрикаг бол телевиз үзэгчид болохоор нөгөө боловсрал телевизээр гарсан юу лээ? Хөгжилтэй гэр бүл дээр ингээд тоглолцсон нэг юм хөөрхөн бүсгүй охин гэж мэдээд байдаг. Аимшигын кинон дээр чи ч бас муухай гашгарч ялээ шүү. Тэр яг чи өөрөө гашгарсан уу? Тэгсэн. Анхны аимшигын кинонда тоглож байгаа юу? Тий анх удаа. Санал ер нь яаж хүлээж авсан юм? Анх нөгөө мөнгөн толго ах кино том студиудээр дуудаад тэгээд аимшигын кино хийж байгаа. Тэгээд киноны эхний одоо үйл явдлуудын талаар яриад тэгээд саналыг тавьж исэн. Тэгээд яг аимшигын кино гэхэр жоохон айжсэн л да. Би өөрөө ер нь аимшигын кино бүтэн үзэж чаддгүй шүү дээ. За яг удаа л нээлтэн дээр анх удаа аимшигын кино бүтэн үзсэн. Тэгээд аимшиг нэг надад айгүй сонирхолтой санагдсан л да. Яг тэгэхээр манад бас тэгж хийгдээд байдаг жанр биш. Тэглээж аимшиг кино бас яаж хийгддэм, бус төрөл жанраасаа ямар ялгаатай байдیں۔ гэдэг утгаараа ер нь саналыг шууд хүлээж авсан. Тэгээ ер нь хэцүү юм уу? Одоо жишээлбэл миний гэр бүл нэг гэр бүл лөө. Миний гэр бүл. Хөгжилтэй гэр бүлд тоглолоод нэг юм хөөрхөн айлын нэг бага охины дүр бүтээж байгаа шүү дээ. А би бол нөгөө трейлер дээр л чиний айгуу гашгарч байгааг чи харангуут л хөөх эн чи ингэж гашгирд юм байна. Ийм тоглолцож харсан. Хэцүү байсан уу? Яг хэцүү байсан гэхээсээ илүү нөгөө ажиллагаатай байсан. Яг жүжигчний ур чадвар бид нэр хий юмтай харьцах үе те төсөөлөн бодох, ургуулan бодох гэдэг утгаас ер нь илүү их дүр дээр ажиллагаатай байсан. Тэгээ найруулагч зохиолч нартайгаа маш их ярилцаж задаргаа хийж ээж кино зураг авалт ер нь явагдсан. Тэр нэг айж байгаа нэг сцен биш. Тэр чинь яг юу болж байгаа юм? Айж зүхтагаал явж байгаа. Тэр нэг ингээд айж зүхтах шиг нэг хажуу тийш ингээд харсан өөдөөс нэг юм хүн юу мэддэхгүй нэг нөхөрөөс. Тэр хүн одоо яг энэ дотор байна уу? Тэр нь оруулал юм уу? Оруулал нь өөрөө хаан сууж байгаа. Оруулан минь байхгүй. Оруулан эрэг үе те. Оруулан бол жүжигчин хин байгаа бай. Оруулан минь Сэндэргээд жоох охин байгаа. Тэр Чиний дүр бол ямар дүр юм бэ?
хин гэдэг нэртэй кинон дээр хэдэн хувьд нь гардаг ийм дүр юм бэ? Гол дүр л бах та бодвол те. Тий, Араал орон сайхны кинонд дээр Ано гэж охины дүр байгаа. Их тотогшоо, даруухан одоо нөгөө дотроо зохиолч юм биш үү? Нөгөө юуны зохиолч шиг те. За. Тий, дараахан ухаалаг охины дүр байгаа Ано гэд. Бас ухаалаг тий. Тий, ухаалаг. Мөртлөө аим шиг юмд орооцолт. За. Ухаалаг энэ дундаас тэр хэдтэй бас заавар зөвлөгөө өгөөд тий айж бас энэ хэд дундаа ухаалагтай орчих тий. За. За, хажуу талд нь сууж байгаа ухаалаг биш тийм дүртэй залууд микрофон өгдөө. Оройн дүргийн сайн байна. залуугийн дүрийг л үзэгч санаж байгаа хаа. Би нөгөө киног нь хайлт санаад байна гэж зохиолч болох гол үзээл тий. Ингээл нэг хөөрөөл баярлаа. Тэр нэг кино гэдэг чинь тэр ямар кино вэ? Хинтэд тоглосон. Андораагүй шүү дээ. Яг би санаж байна. Хоёр ихэртэй уушлаарай. Тий, зүүдэнд ч Ихэр биш үү дээ жи? Ихэр биш. Ихэр биш. Тэр кино бол хэд их кино вэ? Тэр миний яг хоёр дахь хамгийн ихнийх нь хамгийн ихнийх нь зэрлэг цэцгсэн үлэмж гэдэг. Зэрлэг цэцгсэн үлэмж. Тэрэн дээр дүр бүтээдэг. Тий. Кинон дээр бол та яаж оролцсон юм бэ? Ямар дүр бүтээд юм бэ? Ямар ч байсан энэ жүжигчнээс энэ дүрээсээ бол арай ухаан мөн. Ухааны хувьд бол арай ухаан мөн. Төвшин бол арай өөр юм юм шиг байна. Энэ кинон дээр би яг төмрөө гэдэг залуугийн дүр дээр ажилласан. Төмрөө. Ануугаас арай ухаан муутай нь юу вэ гэхээр кино үзсэн магадгүй үзэж байгаа үзснийхаа дараа хүн болгонд их бах. Энэ төмрөө нь ямар тэнийг юм бэ? Зүгээр л Ямар тэгчихгүй гэл ямар тэнэг гар байл. Ямар тэнэг гар вэ ингэж л бодох байх намайг. Тийм. Тэгэхээр ануугаас арай ухаан муутай болж таарч байгаа шүү. Тэгэхээр бүр ануугаас бүрч хэцүү болж таарж байгаа юм те. Ануу ч юм бол их ухаалаг охин байгаа даа шүү. Энэ бол хамгийн анхны аимшигын дөрөв. Тийм. Анхаас цог ах мөнгө ах маань бас над руу залгаал. Ямар кино юм бэ гэсэн чинь аимшигын кино гэхэлэр нөө даваа. Угаасаа аимшигын кинон дээр би өмнө нь тоглож байгааг болохоор энэ бас ингээл төрөл жанр болгон дээр л өөрийгөө бас сорж үзэх хүсэл маань дийлдэт. Тэгээд энэ кинон дээр тоглохоор байсан. Хамгийн хэцүү хэсэг нь ямар хэсэг байсан бэ? Аимшигын кинод анх удаага тоглож байгаа шүү тий. Тийм. Тэг хэцүү хэсэг гэхээс илүү одоо яг хөгжилтэй хэсгүү те. Тиймэрхүү юмнууд айгүй их байсан л та. Хэцүү хэсэг бол мэдээж байлгүй яг төгсгөлийн хэсэг. Одоо ухдаг хэсэг юм байна. Та өгчгүй тий. Ингээд нууцаа засалчихж байгаа юм. За ямар ч байсан тий чи өөрөө хилчлээ л тэгэхээр чи би давлал асуучлаа л да. Тэгэлээ. Өгчдөг юм байна тий. Тэгчтэй юм байна. Их муухагаар л өгөх байхтай аимшиг кино. Яг ингээд анх зохиолоор бол бүр ингээд кабелийн шугам тасраад ингээд биеийн нэвт ингэж зүсээд ерөөс хоёр тишээ унж мунахаар байсан. Тэр нь хэрвээ мөнгө ах маань бас ярьжсэн л та бид рүү хоорондоо ярилцаад хэрвээ ингэж хийх юм бол айгүй тийм жоохон хүмүүсийн муухай тийм сэжгийн төрүүлэхээр тиймэрхүү болчих юм болоо. Тэгээд аимшиг гэхээсээ илүү энэ ямар ч заваа ингээд хүмүүс муухай тийм шижгийн гоож болчих юм болоо гэж бодоод арай цэвэрхэн арай нэг тэгэж өгдөг юм байна те. Тэгэж орчихчихгүй. Ямар ч юм тэгж л нэг цэвэрхэн өглөөр бид нар сольсон юм байна. Их лифтийн л аимшигын их аятайхан байдлаар л төрөө гэдэг дүр одоо хорвоогийн мөнгө үсийг үзүүлэх юм байна. Кино бол айл кино театрууд гарч байгаа. Буцаад микрофоны бол бүх кино театрууд л байх та. Кино бүх кино театрууд гарч байгаа. 1 2 тэгээд Тэнгис Саян өөр чи ямар кино театр вэ? Гигантэн. Гигантэнд. Тий. Оройн дүргий. Ямар дүр бүтээсэн бэ? Энэ киноны одоо хамгийн одоо шалчхаар аимхаа дүрэндээ амгаа гэж залуугийн дүр. Амгаа. Өгөхгүй бас өгнө. Ер нь бол яг шууд тэгээд хүмүүс яг ойлгомжтой санагдаж байгаа. Миний дүр бол кинон дээр яг трейлер дээр бол нэг яг л ингээл өгөх нь ойлгомжтой л харагдаж байгаа тийм дүртэй тий. Өөрөө чи хэд их кино юм бэ? Миний одоо яг нь олонд хүрээгүй бас ганц зэрэг тоглосон кино байгаа. Гэтэ тэр бол ер нь бол кино тоглосон болоод явчихлаа. 5 дахь бүтээл. Тэр нэг буудалд энэ чинь хизээний. Тэр ч одоо миний яг кино юм бэ? Яг сургуулиуд төгсөж анхны кино л. Анхны кино юм. Анхны кинонд айгүй тийм ээр утга тийм дүр бүтээсэн байдаг шүү. 6 5. Тэр хэдэн он юм бэ? 2008 онд. 2008 оны кино юм тий. Тэгээ 9 онд нээсэн. Аимшигын кинонд тоглоход бол тэгэд их цөөхөн ийгддэг манай одоо жишээлбэл энэ киноны салбарт
Тэгээд залууд жүжигчд өөрсдөө ингээд тоглосон. Тэгээд хэрэг одоо бусад өмнө тоглож исэн 4 киноноос ч ондоо бай. Жоо одоо өөрөө өөрийгөө жоо эвдэж арай жоо чадсан болов гэж бодоод байгаа. Нэг жүжиглэлтийнхаа нэг тест тэр одоо нэг одоо юу байдгийг хүчийг арай илүү их гаргасан болов гэж боддог. Аимшиг киноч одоо өөрөө нэг хараад айх. Тэгээд нэг босод киноч болохоор нэг партнертэй жүжиглэн. Тэгээд аимшиг кино болохоор ерөнхийдөө нэг энд нэг юм байгаа, энд нэг ороолон байгаа, сүнс байгаа гэж бодож хий хан руу хараад одоо яг байгаа юм шигээр ногоон пон дээр барууныхан жүжиглэлтэс тэр шиг л одоо нэг тиймэрхүү мэдрэмж төрөөд айгуу жүжигчнээ жоо юу их гарсан болол гэж бодсон ур чадвар. Тэгээд айгуу их амтсан данх зохиолыг санд болгоод анд тоглох уу. Одоо аимшиг кинонд тоглох хүсэл төрж байгаа юу? Одоо нэг аимшиг кинонд дахиж тоглохгүй байдаг тийм. Ер нь бол одоо ингээд та ингээд дандаа залуу жүжигч одоо ингээд дандаа айдаг хүмүүс байгаа шүү дээ. Одоо би энд микрофон шилжих гээд байна л да. Та гурав бол гуруулаа ингээд ер нь айж байгаа юмд оролцож байгаа шүү дээ. Ороолон өөрөө энд ирээгүй. Тэгэхээр та бас одоо нэг айж байгаа хэсэгт орох уу? Эсвэл үгүй юу? Сайн байна уу? Сайн байна уу? Ерөнхийдөө бол бас нэг би бол нэг айдаг юм уу? Би айлгадгийг. Ааха. Тийм дублероор ороолонгийн нөгөө тоглолттой жүжиглэлттэй эсгүүд ч юм уу те нөө мимикний эсгүүдийг би өөрөө гаргасан байхгүй юу? Айлхан тэр юм минь зүг. Ороолонгийн хагасны энд сууж байгаа юм шүү дээ. За. Миний би байхгүй байхгүй. Тийм ерөнхийдөө бол би айлгсан хүнийхээ хувьд надад л айгүй гоё байсан. Хүн айлгахаас гоё байдаг юм уу те? Айгүй гоё байсан. Энэ манийхаа нүр мөрийг бариад зүгээр бүр өөрөө дүрдээ харцгаа би нэг тийм бижэд үлдсэн ороолон шиг санагдаад. Мэдгүй надад л аягүй сонирхолтой байсан. Тэр чинь бол ер нь бол ингээд нөгөө кинонд тоглоход нөгөө тухайн дүрдээ ингээд орно гэдэг нь шүү дээ. Тэр ороолондоо та яаж орж исэн бэ? Баг зүг байх та бод те мейкап хийх байх. Эсвэл дүрийг ингээд орчихгүй шүү дээ. Инх юм бол хинж аахгүй шүү. Өө би зөв нүрэ угаагаал орцсон шүү. Нүрэ. Тийм бодгаа харилцаал. Тэгэхээр дайч чинь үү те. Бид хоорондынх нөгөө нэг аимшигын кино болохоор юу яадаг бас дандаа аимшигын байгаа тахгүй нэг голтой хөвгчлөлтэн л доо. Нүр мүрээ будуулах гал бэлдээ сууж байхдаа за энэ будаг мудаг хийлгээл хоозыг удаагаад яг би зөв нүрээ угаагаас сууж гэл бас хоорондоо яриад маазардаг байсан. Тэгээ ер нь бол хамгийн хэцүү юм нь тэр нөгөө нэг нүүрэнд тааруулж хийсэн масктайгаа удаан байх хэцүү. Нэг хийцэн байхдаа ороолонгийнхоо одоо бүх зургнуудыг авч амжихгүй штэ бас нэг ганц хоёр юм аваад дуусгана. Тэгэхэд айгүй хэцүү нөгөө юм цавуутай ингээд бас нэг юм нэмгээ арьс нааж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө сараа ихчийн нүрийн хэлбэрээр ингэж хийгээл тэрэн дотор чи ер нь тэгэл амьдрал өрнөдөг байл шүү дээ. Хумс мумсаа. Ер нь хамгийн удаан хэдэн цаг байх вэ тэр нөгөө багтаага? За тэрнтэй би л нэг орой 9-10-аас шөнө 5-6 хүртэл явж байсан. Өөр хүртэл тий. Ястаа ороолонд орцол тэр үгээр явуулсан. Тэгээ нөө багтаага унтчих. Бүр авир болох юм. Тэгээ нөө мартаад тэр чинь айгүй эвтэйхэн бас тэгсэрний цаваа болохоор яг дотор ивгүүл дээ. Тэгэл тэрнтэйгээ байж гал мартаад бицч мэцгээ гараа явчин гадаа хүнтэй тааралд найрлаа болно. Тэгэл нөө нүрээ тараал орж ирдэг тиймэрхүү л байсан. Ороолон. Энэ ороолон гэж нэрээ юу нь яг ямар учиртай юм. Би зүгээр яг нэг ороолог үгээр мэдэнэ л яг ингээд нөгөө иймэрхүү юм штэй гэдэг юм нь ерөөсөө надад нэг бууж өгдөг бай. Ороолон гэдэг чинь нөгөө юу байхгүй юу? Одоо жам бусаар өгсөн. Тэгээд нөгөө өхийг хүсгүй байсан өхөнгүүтээ одоо атаачдгаа авах гад ч юм уу те дутуу амьдрсандаа шарлахад ч юм уу бижээд хүнд гим хор учруулж болох хурж болох те юм хөдөлгөж чадаа. Одоо сүнс бол тэгж чадахгүй шүү дээ. Тэнгүүт ороолон болохоор юмыг хөдөлгөдөг хүнд харагддаг тийм. Тийм болоод ирэнгүүтээ ороолон болоод таараг болсон сүнс. Ийм үү? Одоо жишээлбэл та бүгд нэг залуучууд тоглож байна те. Тэгээд энэ аимшигын кино ингээ бүтээхэд ер нь бол ингээд кино бүтээл дундаа бол аимшиг бол их цөөхөн байгаад байна шүү дээ. Тэр энэ ер нь нөгөө туршлага энэ төр хэр яад юм болоо. Өөр киноноос копидсан, пастсан энэ төр юм бий юу? Байхгүй. Ястаа юу ч байхгүй. Ерөнхийдөө нөгөө аимшигын кино за би нэг жоохон яриад дээгч та яриараа заяа. Нөгөө нэг аимшигын кино гэж ирэнгүүт нэг нь сэтгэхийн аимшигын кино, нэг нь болохоор ингээл цочоодаг, айлгадаг тийм төрлөөрөө байдаг. Манай урдны хоёр кино би бол бас яг зохиол мөхөлийн мэднэ л дээ. Тэгэнгүүт нэг нь болохоор тийм сэтгэхгүй. Уг нь бол яг амьдрал дээр автобус дөрвөн хүн анхалдаад өгөж мөхөд бид нэр айн үсттэй. Тэгж яхад кинон дээр гаргаад ирэнгүүт айдаггүй. Тэгэнгүүт одоо ингээд хийгээд туршлагажаад ирэнгүүт л хүмүүс яг
амьдрал дээр биш кинон дээр юунаас сайхан гэдгийг мэдээд эхэлж байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө Ороолон гэдэг кино бусад нөгөө хоёр киноноос илүү юм маш ихээр хүмүүсийг айлгана. Нээлтэн дээр бол үзсэн хүмүүс айгүйх орилцсон. Гэж орилол бүр ингээл бид чи хөө яач вэ гэд нөгөө өөрөөсөө зарим хэсгээ мэдж байгаа. Тэгээ хаанаас би одоо нөгөө Ороолонд би болохоор одоо ингээ явахад би гарна гэдгийг мэдж байгаа болохоор би бол нэг хүн дээр айж аваагүй. Хүмүүст бол айгүй амар хүрсэн юм шиг байлээ. Тэр нь тэгэл одоо фейсээр Ороолон гэж үзэнгүү чинь битүү үзье гэсэн айсан хүмүүс үзнүүд нь айснаа гайхал үзээгүүнүүд нь би нэгээ дуудаал тийм л лээ. Яа их баярлалаа. Тэгэхээр продюсерт буцаад микрофоноо шилжүүлье. Надад нэг ийм асуулт байна. Ер нь бол ингээ хайр сэтгэлийн холбогдолтой байд юм ингээ нөгөө кино бүтээхэр нэг юм одоо яриадаг шүү дээ. Commercial кинонууд ингээ хүмүүст ингээ зарагдаж сайн үзэхээр аимшигын киног үзэх үзэлтийн хувь бол нөгөө нэг комеди киноноос бас ямар ч юм мэдгүй л. Төсвийн хувьд ер нь хэр төсөв орд юм бэ? Ийм аимшигын кинод. Үгүй яг бус кинотой яг л адилхан. Ер нь бол төсөв. Арай илүү өндөр мөндөр бол биш үү? Яг энэ удаад бол бас жоохон өндөрдөө гарсан. Ягаад гэвэл бид нар бас нэг шинэ юм турших гэж оролцсон нөө мейкап те. Тэр юу нь Монголдо байдгүй юм байна. Тэрийг захиж авчруулсан. Тэгэл бид нар чинь натуртаа байрлан те. Тэрнээс ахгуулаад ер нь. Гэтэ ер нь яг л киноны адил төвшөнд л явна. Ер нь Ороолын киноны үед урдчилсан үзлэг болдог шүү дээ. Тий. Тэрүүгээр нэг хүн ухаалж унж гинэ. Эви минь. Яагаад нууц задралцсан бэ? Тэгэхээр яг тийм юм бол яг болсон юм. Болох нь болсон. Гэтэ яг бүр ухаан алдахын цаашаа зүгээр даралтны хэлбэлцэлтэй хүн жоохон муурах гэдэг л нэг тиймэрхүү жоохон цочирдсан юм болсон. Тэгвэл ер нь бас нэг юм зүрх судасны өвчтэй. Угаасаа заалт байгаа 13 наснаас дээш зүрх судасны өвчтэй болон жирэмсэн хүн үзэж болохгүй. Үзэж болохгүй гэсэн байгаа тий. За яг манай урталт бол надтай адилхан нэг юм нэвтрүүлэг хөтэлдэг E-телевизийн Солонгоо ирсэн байна. Солонгоо тэгээд энд бас туршлага судлаад энэ амраа нэвтрүүлгээ ингэж хийдэм байх гэл харцал сууж байгаа л бахал та. Кинон дээр ямар оролцоод бас дүр бүтээсэн шүү дээ. За Ороолон кино 6 гол дүртэй. Тэгээд яг 6 гол дүр маань өнөөдөр энэ чинь ярьсан сууж байна. Дандаа шин залуу жүжигчд. Тэгээд надтай хамт тоглосон жүжигчд маань намайг бодвол дандаа туршлагатай жүжигчд байсан. Миний бол хамгийн анхны дэлгэцэн бүтээл. Бас л нэг айж байгаа л нэг л бүсгүүл. За тэрийг бол их олон хүмүүс асууж байгаа. Гэхдээ очиод үзээд Гэхдээ ер нь бүгд ярьчлаа шүү дээ. Ингээд хөрхийг дашраараа айж байгаа 3 энд айлгаж байгаа 1. Хоёр бол бас айж байгаа айхгүй байгаагаа л хэлчихвэл болчихно л та. Ер нь бол хөтлөгчд энэ дээр сууж байхад бол янз бүрийн тийм хит юм юу гэдэг сэтгэл хөдлөлттэй ч юм уу те уйлаад ч юм уу байх шаардлага байдаг шүү дээ. Тэр кинон дээр бол маш олон ур чадваруудыг надаас шаардсан. Тэгээд яг нөгөө трейлер түрүүнээс хойш ярьсан шүү дээ. Трейлер дээр чирэгдээл явж байгаа нэг тийм дүрснүүд байгаа. Тэгээд маш олон хүмүүс үхснөө чи тэр чирүүлж явсны дараа хаалга хаагдаа юу болсон бэ гэж асууж байгаа л та. Тэгээ тэрийг хэлэхгүй байгаа юм байна. Хэлэхгүй л чи тий. За. Тэгээд киноны борлуулалтын асуудал бас энд яваад ах шиг байна. Урд сууж байгаа залуу маань бас л 6 дүрийн 1. Тэгэл бас л айж байгаа айхгүй байгааг хэлэх юм хэлэхгүй юм бүү. За хэлээ орой минь. Тэгээ би яг Ороолон киноныхоо хатна гээд залуугийн дүр дээр чадаа ядаа ажиллаа. Тэгээ үзэгчд маань үзээд хит кино. За энэ миний яг дөрөвдөх кино байна тий. Тэгээд хатна бол ер нь энэ 5 найзхан хөтөж манай найзхан бол кинон дээр бол бүрэг жаргалын сууж байна. Тэгэл ер нь надаас л болж байгаа юм дөө. Тэгтээ би өөрөө мдээгүй. Тийм болно гэж мдээгүй. Тэгэл сайхан шинэ жилийн тэр сайхан үчиг найз нөхдөй гоё тэмдэглээ. Бас нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглээ гэж очиод тэгэл нэг одоо нөгөө нэг сүнс Ороолон гэхээр бас нэг юм хоёр юу утга яваад байна л да. Тийм байна. За Ороолон гэхээр одоо хүн ингээд нэг бийжсэн сүнс баг. Тий ингээд тий бийжсэн. Гомдлоо. Тэгээ одоо ингээд нэг хүнд ингээд харагддаг, бүр ингээд дүрсчээд, мэдрэгдээд гэдгийг манай үзэгчд маань сайн ойлгоорой. Энэ бол зүгээр сүнстэй кино биш. Одоо энэ бол одоо ингээд бийжсэн тийм одоо бидний тунд үнэхээр байдаг. Бид нэр судалгаа хийжсэн те. Үнэхээр ийм Ороолон байд юм уу гэд. Тэгээ уулз. Тэгээ натур дээр уулзлаа бас те. Гац нэг орой юм ярьж суусан тэгээ. Одоо иймэрхүү л байна да. Энийг ийм юу би юу? Одоо би яг жүжигчдээс бүгднгөөс нь бас ингээд асуумаар байгаа юм. За яг Ороолонтой бол нэг жоохон ингээд хошин шогийн майд дээр ингээд хэлчихвэл таарлцсан гэж хэлчихвэл бас айгүй юу те. За Ороолонгоо хэдүүлээ ингээд үлдийн гүтлээ. Нэг бийжээгүй бийжиж амжаагүй байгаа нь болохоор сүнс байгаад шүү дээ.
Ер нь амьдралдаа хамгийн их тийм айжсэн тийм айдас энэ одоо мөн новшийн сүмсэн байлаа да гэж бодож исэн тийм юм энэ насалсан насанд чинь ганц хоёр удаа тохиолдсон юм байд юм уу? За яг тэр сүнс чинь бол ингээл яг ингээл шууд ингээл. Тэгээ би бол харахын хувьд бол харж ирсэн зүгээр хүмүүс шоолголох. Тэгээ яг ингээл сүнс гэдэг чинь ингээ хүнийг нэг ингээд нэг одоо зүүрэмлэх ч юм уу эсвэл нэг ингээ бид нар ингээл нэг явж байгаа нэг хойноос юм дагаад байна да гэл ингээл хардсан шүү дээ. Тий. Тий. Тэр чинь ингээл одоо сүнс гэдэг чинь бид нар яг энэ дүр дээрээ энэ кинон дээр их ажилласан л та. Тэнгүүд ингээд яг ингээл явж байгаа юм ингээл хүн эргээл харангууд яг хүний айцаар одоо ингээл тий тэр юм чинь ингээл бас ингээл харагдал ингээл байдаг юм байл. Гэхдээ миний асуулт бол яг харсан уу гэдэг. Тий харсан гэж би сайн хэлсэн шүү дээ. Тийм үү? Тий. Ямар шүү дүр төрхтэй байх вэ? Яг тэр хэлбэр дүрсэн нь бол нэг нэгтгэхгүй сүмсэн л юм байдаг. Тийм үү? Наад яг харагдсан тийм л юм байна л да. За солонгоо. Солонгод яг ийм юм тохиолдож ирсэн үү? За кино зураг авч явах үед болвол яг жүжигчдийн хувьд ч гэсэн киноны одоо нэг уран бүтээлчдийн хувьд ч гэсэн бүгдээрээ нэг тийм айцтай автцсан байгаа гэсэн л да. Жишээлбэл одоо юу гэдэг нөгөө зураг авж байгаа байшингийнхаа доошоо ганцаараа буух ч юм уу те нэг тийм зүрх хүрхгүй. Яг үндэ бол үзээгүй гэж хэлдэггүй юм лээ. Үзээгүй гэж бол хэлдэггүй. Тий, хэлдэггүй юм лээ. Гэтэ үзээгүй. Үзхийсэн ч хэлж бүр болохгүй байх тий. Бүр болохгүй. Гэтэ түрүү нөгөө Ууган Баяр зохиолчийн тухай асуужсэн шүү дээ. Яг жилийн өмнө кино цамхаг студийн хүүхэлтэй кино хийчихэд манай Open House нэвтрүүлэгт орж ирсэн. Тэгэхэд би бас нөгөө аим шин киноны талаар ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй. Тэгээд Ууган Баяр зохиолчоос яг ийм явдалтай тохиолдож ирсэн үү? Тэгээд та юу н ингийн үедээ яаж байдаг вэ гэдэг ч юм уу те айгуу сонио асуултууд асуужсэн. Кино эхлэхийнхээ өмнө та нар ном уншуулсан уу гэдэг ч юм уу те. Нэг тийм сонирхолтой асуултууд байсан л да. Тэгээ яг энэ уран бүтээлчдийн дунд ороод энэ уур амьсгалыг мэдрэхэд бас яг тэр атмосферт бол автдаг юм байл л да. Тэгвэл кинон тоглохоос өмнө бол ямар нэгэн тийм аимшиг юмтай солонгоо таараагүй юм тий хараагүй мэдэрэг таарж байгаагүй. За солонгод баярлалаа. Ийшиг би түрүүн бас хүн болгоноос асуугаа явчих гэж бодож ирсэн марцсан байна. За оруулангийн хагас. Яг тийм тохиолдож ирсэн үү амьдрал дээр бодит амьдрал дээр яг нэг юм айжсэн юм эсвэл бодит амьдрал дээр бол тийм тохиолдож байгаагүй. Үгүй ерөөсөө. Тийм тэгээ харин бид нар нөгөө хит зохиолдоо орсон байсан уу эсвэл ямар ч байсан тэнд байхдаа нөгөө даруулна маруулна гэж байдаг да тий. Унтж байгаа хэрнээ ингээд дээрээс нэг ингээд харын мэрээ суучаад босохгүй хүн дуудахаар ингээд хоолой гарахгүй тиймэрхүү юмнууд бол бас ганц нэг удаа болсон. Кинонда тоглож байхдаа юу аль эсвэл тоглож байхдаа ч болсон өмнө гэртээж байхдаа болж ирсэн. Тийм юмнаас амар айж байгаа юм чиг харагдах юм бол тэгэл газар дээр унах байлгүй тий. Тийм байна. Тэгэхээр таарлаагүй байна. Өөрийн тэн амьдралд бол тийм байгааг бахан тий. Байгаагүй. За амгаагийн дүрийг бүтээсэн залуу. Ер нь тийм юм тохиолдож исэн болов? Нэг өөр тохиолж байгаа дотны хүнд маань тохиолж исэн явдлыг ярьж байгаа. Дотны хүнд үү тий? Ааха. Би одоо яг нэг сүнс сүмс гэдэг нэг хүний хүн яг ингээд үхлээ талиач боллоо гэж тэгэхээр ямар ч нэг ухамсаргүй ой санамжгүй юу ч орт тос ирсэн ингээл хав харангуул болдог болов гэж боддог байхгүй тийм итгэдэггүй сүнс гэж би ийдсэн юм. Тэгсэн чинь манай нэг таньдаг эгч маань гэртээ ингээл зураг утсаараа ингээл өөрийнхөө зураг ингээл орон дээр гівчээл ингээл аваад ичсэн байхгүй. Тэгээ утсаа ингээл яг байжсэн. Тэгэл утсаа авж байгаа л тэгэл утас нь ингээд гинт галтраад ингээд биен дээр нь унаал аппарат насаалттай байсан. Тэгээд яг ингээд юу ч тоохгүй 2 3 хоногийн дараа утаснуудаа ингээд үзчихсэн. Зураг авсан зургуудаа үзчихсэн чинь биен дээр нэг тоочнд хүрээд дарагдцсан. Хан руу яг чиглүүлээд тавьсан. Ханаас нь ингээд нэг жоохон таллаад ингээд уусаад гараад ирсэн нэг тийм сүнстэй зураг харсан. Гэтэ энэ дахиад та нар итгэхгүй баг. Гэтэ бол яг болсон явдал та. Тэ би ярьсан тэ. Гэтэ яг тэр зураг нь байд юм уу? Одоо хүртэл байдیں۔ Тэ устдаг гэдэг гисэн. Тэгээ устгасан уугүй би одоо мэдэхгүй л. Тийм үү. Тэ. Нэг тийм юм босоо. Тэгэхээр ер нь хүний ухамсар бол ингээд нэг сунаглаад утаа шиг яваад идэг юм шиг байл. Тэ. За дараагийн асуулт бол яг адилхан шүү. Мэдхгүй тэр сая Бацөргийн ярьсан бол нэг гэрлийнх нь л тэр нэг цохилдлогоо ингээ унжаах явцтай л ингээ өөрийнх нь дүрс мөрс ойгоол гарцсан баг. Тэр фантаз зачаад уу? Тий, сүнс гэдэг юмд итгэдэг. Хүн бол хүнээс л айдаг, хүнийг хүн л алдаг л гэж боддоо шүү дээ. Тийм учраас яг хөө зүгээр хөдөө гадаа тий эмээгэндээ ч юм уу бүр нэг хөдөө айлд очоод гадаа гараад ингээд морь харчаад тий буцаж оронгууд нэг хаалгалуу орох хүртэл нэг хойноос юм дагаад байгаа юм шиг хурдан хаалга хааж нэг тиймэрхүү юм бол гэдэг. Тэрийг бол сүнс биш нөгөө хүнд ч нугасаа айх мэдрэмж угаасаа тархинд програмчлагдсан байгаа. Тэрийнхнийхээ дагуу айдаг болоо гэж боддtiin. Тэгээд түрүүн чи юу ярих гэж марцлаа. Манай кино чинь
Яс эвгүй болсон юм шиг. Зүгээр нэг гинтхэн нуруугаа ингээд нэг нуруугаа хилж үзээд ингээд гасчих чи зүгээр. Манай студид бол бас нэг 2 явдаг гэж манай ажилчид яриа л дээ. Сүнс яг ингэж харж яаж исэн тохиолдол надад байхгүй. Яг хөө цагаалан мөрчин харахыг нь хүсэхгүй байна. Тийм тэрнээс зүгээр нөгөө ингээд нөгөө харанхуй арц марцаар хаа танаас ингээд нуруу ингээд зэрсгээл тэгдэж штэ. Би яг нэг тэрийг нэг ярьжсэн чи манай найруулагч мөнгөнд тул гахт гэсэн. Яг тийм үед чиний хой нөгөө нэг сүнс үйжэдэг гэдэг юм байлээ. Өнөө удлааг нь мэдхгүй л дээ. Тэгээ юм шин тэгэж ярьжсэн. Тиймэрхүү зүгээр айдсын мэдрэмж нөгөө айсан хүнд аргал хөдлөн гэдэг нь л болсон байх гэж боддоо шүү дээ. Түүнээс бол яг тийм бол баг. Энэ заалан дотор ер нь яг тиймэрхүү амар айжсэн тийм одоо сүнс өдөртөө өдр таржсэн хүн байна уу? Байхгүй юм шиг байна те. За тийм юм холоор байж байвал их сайн баг. Продюсер өөрөө тийм юмтай тохиолжсэн уу? Ястаа байхгүй юу? Ястаа байхгүй. Ястаа байхгүй тий. Угаасаа нэрээ харахыг ч хүсдэггүй. Яг харахыг ч хүсэхгүй гэж. За аимшигын яриаг хэдүүлээ өндөрлөөд нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсгийг эхлүүлэхийн өмнө манай студид 2 мундаг дуучин ирсэн байгаа. Залууд одоо залуу дуучин гэж хэлэхгүй. Яг нь залууд ихтэй олсон амжилт нь бол одоо маш мундаг. Тэгэхээр энэ 2 залуугийн маань нэг буюу Дэлгэр Баярыгаа өнөөдөр яг энэ аимшигын юмнаас биднийг нэг салгаад нэг сайхан дуу дуулаад өгөөч гэж тайзнаа урьж ийн. Ингээд Дэлгэр Баяр. бүгдээ хамтдаа дуу. Знакомая звезда, снова мы оторваны от дома, снова между нами города, взлетные огни аэродрома. Здесь у нас туманы и дожди, здесь у нас холодные рассветы, здесь на неизбежном надежда, мой компас земной, а удача награда за смелость, а песни довольно одной, чтоб только готовы не белось. Ты поверь, что здесь издалека многое теряется из виду, тают грозовые облака, кажется нелепыми обиды. Надо только выучиться ждать, надо быть спокойней и упрямым, чтоб порой от жизни получать радости скупить телеграммы. Надежда, мой компас земной, а удача награда за смелость, а песни довольно одной, чтоб только готовы не белось. Забыть по-прежнему нельзя все, что мы когда-то не допели. Синие усталые глаза, синие московские метели, снова между нами города. Жизнь нас разлучает, как и время.
небе, небе незнакомая звезда светит словно памятник надежде. Мой компас земной, а удача награда за смелость. А мысли довольно одной, чтоб только одной Дэлгэр хоёр. Үзэгчдээ манай нэвтрүүлэг та бүхэнд үргэлжлэн хүрж байгаа. За өнөөдрийн маань гол зочин. Тэгэхээр энэ гол зочны талаар би ганцхан зүйлийг хэлэх гээд байна. Хойд хөршийн маань мундаг нэг алтан загсны үлгэр драа гэх зөндөө олон юм бичдэг юм буржгар үстэй зохиолж байдаг шүү дээ. Буржгар үстэй. Пушкин. Тэгээд юун дээр Большой театрт яг энэ буржгар үстэй залуу дуулсан чинь Оросын үзэгчд манай одоо их зохиолч Пушкинтэй тунд үстэй тэгсэн мөртлөө яасан гоё дуулдаг залуу гэж хэлж исэн юм гинлээ. Тэгээд яг үнэхээр тэгсэн юм уу өдрийг би асуух гээд чи зөндөө асуулт бэлтцсэн. Ингээд Монгол Пушкиныг бүгдөө ингээ ярилцлагын ширээндээ орё да. За өмчт орой мэндийг хүргэе. Төрөлхийн буржгар үдтэй. Ижээ явал ингээл заяа. Зүйтэй. За чи ихлээс сууд би их дараа суунда. Одоо сая миний хэлсэн одоо Большой театрт дуулна гэдэг бол одоо их мундаг гэж олон хүмүүс л одоо ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр үед дуулахад үнэхээр таныг өөрийн чинь үгүй манай нөгөө зохиолчтой тунд өстэй дүр төрхтэй хүн дуулаад гачин сайхан дууллаа гэж ер нь яг хэлсэн юм уу? Хэлсэн байлаа. Тэгэхээр сүүлд манай Монгол телевизийн уран бүтээлчид татаа манай хамт олныг дагаж явсан. Тийм бүх одоо сургуульд, мургуульд бүгднийг ерөнхийдөө бичиж ирсэн. Дараа нэвтрүүлэг гарсан. Нэвтрүүлгээ үзэхэд бол нэг орсон нөхөр хэлсэн байлээ. Ер нь бол хизээнээс эхлээд заашгүй тоглолтоо ярих уу хоёлаа одоо дүүрийн дуучин болсон энэ талаас ярих уу? Тоглолтоо эхлэе яриад тийм үү? Тоглолт болохоор 2 сарын 5-нд сар шинийн өмнөхөн болох гээд байдаг. Бэлтгэл ер нь хэр хангагдж байгаа. Маш л олон дуучид хамтрагчид л оролцох гээд л бэлтгэл ер нь дажгүй шүү. Ер нь 80-90% дээр дөхөө явж байна. За тоглолт нь маань нэлээд таны хэлснээр одоо нэлээд олон уран бүтээлчид оролцсон. За яагаад тэгэхээр одоо миний анхны одоо би даасан гэж хэлэх юм уу да тий. Анхны уран бүтээлийн одоо тоглолт маань концерт маань болох гол бэлдэж байна да. Гомчир ямар өнгөнд дуртай. Манай ширээн дээр ирсэн зочд маань гарынхаа үсгийг зурдаг байхгүй. Ялангуяа яг энд сууж ярилцсан хүмүүс. Надад ихтэй хар цэнкэр улаан л байна да. Харан зөхөр шүү. Хар. Тий. Хар. Дуучин болох гарч юу хаанаас эхэлсэн юм бэ? Заах мэдээ сургуульд сурна л та. Тэрнээс өмнө бол байсан уу яасан юм блөө? За дуучин болох гар нь одоо би чинь одоо Ховд аймагт өсөж төрсөн. За тэгэхдээ ерөнхийдөө урлагт их дуртай, спортод их дуртай тийм хүүхэд байлаа. За тэгээд ерөнхийдөө бүх хөгжмүүдийг ерөнхийдөө нэг ганцхан цаяа нэг тоглож шүү. Тэгээд тэр үднээсээ нэг дуулж үзлээ. Ер нь болмоор шинжтэй санагдаад. Тэгээд тэр үед чи одоо гавьяа чичгэн жавхлан ах эднэр чинь баясгалан одоо Батцэг гавьяат эднэр чи их одоо хэлнэ шүү дээ. Тэгээд яг тэр үед тэдний дууг одоо дуулаад одоо тийм зохиолын дуу чинь од олно л гэж орж ирж илээ те. Соёл урлаг сургуульд. Тэг. Хэдэн он бай? 2006 онд. 2006 онд. Ер нь бол тэгээд зохиолын ийм гоё дуучин болъё гэж боддож л хүүхэд байхдаа шүү дээ. Хүүхэд байхдаа 2006 онд хүүхэд байсан байх нь шүү дээ. Тэр үед орж. Тэгээ яагаад нэг ийм арай өөр салбар руу ингэж хэлбих болсон юм бэ? Хүн зөвлөсөн үү? Айл эсвэл өөрөө бас нэг өөрийгөө олно гэж байдаг ш. Тийм юм болсон юм уу? Тий, анх дуулахдаа би одоо манай Ховд нутгаас төрөн гарсан Монгол улсын гавьяа жижигчин Ганбат гэсний дууг анх би дуулж ирсэн.
Ус мөрөн боломжийг сайхан дуудаг шүү дээ. За тэрийг ерөнхийдөө нэг одоо таналистын дэвшлэлээр ерөнхийдөө дуулж исэн. Тэрнээс үүдэлтэй болоо гэж боддیں۔ Тэгээд бас соёл урлагийн сургуульд ороод анхны багш болох одоо Монгол Улсын гавь жижигчин банд багшийнхаа удирдлаганд ороод орснороо одоо энэ дуурийн гараанд орсон болоо гэж боддیں۔ Манай багш маань одоо дуурийн театр тоглогдсон бүх дууруудын одоо анхдагч гэж хэлж болно. Одоо Монголд одоо хамгийн их дуурд болсон гол ба туслах дуурыг дуулсан тийм сайхан хүн байсан. Тэгээд тэр их нөлөөсөн баха. Энэ би бас нөгөө дуурийнхныг бодоод байна л да. Ариука энтер ингээд бодоод та хэдийг бодохоор манайч бид нар ч өөрсдөө их цөөхөлнө шүү дээ. За яг одоо жишээл дуулдаг эрхтэй гэх юм бол одоо жавхлан баясгалан жи Ариука ингээд нилээд хүн байна л. Гэхдээ хүн амынхаа хувьд бол их цөөхөн. Гэхдээ энэ нэг дуулдаг нэг юм авьяас нэг юм байна. Энэ юу н Монгол хүндээ байдаг юм уу? Одоо нэг гятууд зөндөө олуулал байж. Тэгэл алаал мундаг дуулаад энэ тент дөр дуулаад яваад байгаа юм харагдахгүй хэдэн дээр бомуулаад. Энэ ер нь юунд гэж чи өөрөө боддог бай. Тэр талаар ер нь эсвэл бодож ирсэн үү? Эсвэл бодож ирсэн бодлого яах вэ? Одоо манай Монгол улс чинь бас өөрөө их өр мөц шүү дээ. Одоо хамгийн өндөрлөгт оршдог тий. Одоо тийм хурай цаг агаартай их сайхан одоо уужим тал нутагтаа гэдэг талаараа бол одоо би гээд ярих юм бол өөрөө ховд нутагт төрсэн тий. Одоо манай өндөр уулстай одоо нэг уулан дээр очиад орилоход цуурайтдаг тий. Тэр бүрээс одоо шалтгаалж одоо манай одоо чинээч одоо цөөх амбултай одоо улс орон байлаа ч гэсэн одоо тэр бүгдээс шалтгаалж л одоо болсон болов уу гэж боддоо шүү дээ би. Тий. Тэрнтэй ер нь холбож. Тий, тэрнтэй ер нь холбож боддоо шүү дээ. Энэ бас нэг ийм над нэг ийм асуулт байна. Яагаад тоглолтоо өвөрмөц гэж нэрлэх болов? За тэрийг одоо хийн өгсөн байна. За энэ тоглолтыг маань ер нь одоо сэрж меценат сан гэж одоо сонгодог урлагийг залуучуудыг дэмждэг тийм сан байдаг. За тэр маань зохион байгуулж байгаа. Мөн Apple Production бас зохион байгуулж байгаа. За энэ зохион байгуулагч нар маань одоо ярилцсны эц тийм нэр өгсөн байлээ. Нэрэн дээр бол тэгвэл чи баг ерөөсө оролцоогүй байх. Нэрэн дээр оролцоогүй. Тэгэл за өвөрмөцгээд нэр өгсөн шүү гэсэн заал гэсэн одоо тэгээ тэрүүгээр явж байна да. Энэ хот аймагт байсан гэж. Тэгэл өндөр уулан дээр гараад яхаар гой цуурайтай л гэж. Тэгэхээр их өндөр ховдыг бол хүмүүс ингэж ярьдаг ш. Тооноороо ингэж харахаар зэрэг одоо уул нь харагдаа тэгээд бараг л одоо ингэ хонь ямаага хараад тоолоо суучдаг. Ер нь тийм шүү. Тийм үү. Танах бол тиймэрхүү газар л байсан уу? Би бол аймгийн төвдөр өссөн л дөө. Гэтэ одоо 10 жилдээ амраад цуслан руу гардаг. Цуслан гарахаараа бүгд бүр уул руу гарчдаг. Тэг нэлээ өндөр уул руу гарна шүү. Мориор ер нь явж болохооргүй. Дан алхаад тэг явдаг байсан шүү. Нөгөө авьяас нэг өөрөө нэг юм илрэх аль эсвэл нөгөө авьяасаа ингээ хөгжүүлэх гэдэг нэг юм биш. Тэгэхээр чиний нөгөө ингээд за миний хүү бусад ингээ хүүхдүүдээс ер нь гайгүй дуулах нь их гоё дуулдаг болох нь нэгдэг. Аав хэлсэн үү эсвэл өөрөө мэдсэн юм уу? Яг яаж бусдаасаа илүү дуулж гин гэдгээ мэдэв. За одоо манай аавын гэр бол бүгдээр урлагийн хүн. Одоо аавын ах эгч нар дүү нар гэж явах юм бол бүгдээр урлаг. Нэг айлаас одоо 5 соёлын дөргөн төрсэн тийм гайхалтай гэр бүл дээ. Тийм үү гэр бүл. 5 статай. Тэгээд тэрнээс л одоо манай аавын ээж нь эмээ бол нутаг усандаа их одоо урагдж залагддаг тийм сайхан уртын дуучин хүн байсан гэсэн. Одоо тэр одоо өвлөгдсөн болов гэж боддоо шүү дээ. Тийм тэгээд мэдээж одоо багш нарын маань одоо вокалны талын, школны талын одоо бүх тавилтууд мэдээж байлдаг яг хөө тэрнээс шалтгаалсан байна. Энэ би бодоод идэх байхгүй. За нэг энийг би нэг бүр нэг яг нэвтрүүлэг дээр юм уу эсвэл хаа нэгт үзье гэж бодож байсан. Уртын дуу дуулдаг мундаг эмэтэй байл. Уртын дуу бол дуулах уу? За ёстой баруун марафон да. Ёстой марафон. Ёстой тэр талаар оролдож чиргүй. Ёстой оролдож. Тэгвэл нэг юм байна. Хөгжимтэй ингээд нэг зэрэгтэлтэй ингээд нэг зааланд дуулж байгаа нэг өөр тий. Би бол одоо болохоор өөрөө нэг юм ингээд дурлаад тахгүй. Яг ингээд дөөрийн ийм дуучин хүн яг тайзан дээрээс ингээд нэг харахад бид нар үзэгчийн суудлаас харах нэг ондоо тий. Одоо би их даварцсан өөрийнхөө нэг ажлын байрыг ашиглах гэдэг шүү дээ. Яг одоо энд нэг одоо жишээл бадаг байд юм уу нэг ийм
хэсэг дуулж өгөх. Ямар ч хөгжимгүй гэсэн үг. Бид нар чэв чимээгүй байж хаад. Яаж сонсогдох нь гэдгийг би л өөрөө өөр дээрээ туршингаа хүмүүст юу юм бэ гэдгийг хэлэх гээд байхгүй. Тэгж болох уу? Нэг хэсгийг л дуулах нь шүү дээ. Яг одоо микрофонтой. Микрофонтой болно тэр болдог яах вэ? Башой театрт дуулж исэн хэсгээс нэг дуулж өгөөч. За тэгвэл над нэг нийслэлээс нэг хийчих шүү дээ. Нийслэлээс. За нэг нийслэл хийгээд аваад ирээч. Нийслэл хийгээд аваад. Ер нь пив уух уу? Мэдээж одоо залуу хүн те ганц нэг мэдээж олдгүй яг найз нөхдөйгөө амралтын өдрөөр дээр олдгүй яг тий. Тий нөгөө улаан малгай чиг юм боллоо шүү дээ. Али чи нэг хийгээд хийч гэдэг шиг болох гэдэг шүү дээ тий. Ягаад тэгэхээр одоо сая өөрөө хэллээ л нөө Большой театрт болсон нас нэг аялаач гэхээр одоо тэр одоо миний дуулах байгаа юу маань өөрөө ерөнхийдөө тийм одоо бас нэг хондог барьцсан. Тэ жоохон шалэг нөхрийн дуу байгаамаа. Цэрэг аялах гээд байна. Түрүүн би асуугаа мартчих. Одоо чиний энэ одоо буржгар юм ус биш шүү дээ. Энэ юу н аль талаад агсан юм бэ? Аавын тал уу ээжийн тал уу? Таван стата тал бүгдөө буржгар юм уу эсвэл? Манай аав ээжээр хоёулаа ер нь баг. Хавь дээр. За баярлалаа. Хоёулаа ер нь баг ясна хүмүүс. Зарчин өөлт хоёр одоо нийлээд дундаас нэг юм төрхтэй нөхөр гарсан. Гэхдээ бусад ах дүү эгч нар чинь буржгар биз дээ. Эсвэл үгүй юу? Үгүй би одоо айлын одоо нэг л дээ. Тий. Айлын ганц. Тий. Тэгээд одоо манай ээжийн тал бол ерөнхийдөө ийм буржгар үстэй сахал үсэндээ баригдсан одоо нэг одоо уулын дөмөр гэж яриад байгаа шүү. Ерөнхийдөө нэг тиймэр хүмүүс байгаа шүү. Тий. За, хоёулаа нэг дагтаа чи. За. La donna immobile, quale pioma al vento, muta d'accento e di pensiero, sempre una immobile, leggiadro viso, in pianto, in riso e mezzo nero. La donna immobile, quale pioma al vento, muta d'accento di pensier. За буцаас ууч. Сая энэ дуулдаг энэ дуу бол ингэ хүмүүсийн чихэн нэгээр айгүй хоногшсон. Яг сая энэ хэсэг дээр юу дуулд юм бэ? Амар сайн мэдээд байсан. Доод ингэ мэдээд байдаг мөртлөө юун тухай дуулж байгааг нь мэддэг. Яг нэр юу юм? Хөрхөн хүүхнүүдийн хайр сэтгэл байна да. Хавар энэ тэнгэр шиг одоо би та нарыг яандал гэсэн үгтэй да. За. Энд чинь нэг тийм нөгөө тиймэрдүү нөхөр гэсэн шүү дээ. Хаана гарын үсгээр зурмаар байна? Наагурчин бол ер нь бол их ирээ. Би энд нэг хүний гарын үсгийг авсан. Энэ Монгол улсын хурлын дарга зээг холдын гарын үсэг энд ингээ газаараа торооцсон байж дээ. Өөрөө энд нэг сүрхээ алхаж ирж зурнлээ. Чи дээхнэн зурх уу яах вэ? Дээхнэн үү? За таны үсгээр бол. Энийг хоосон л доо. Дээр нь зурч. Дээр нь болохгүй хөшөө. Авш энэ дээр нь бол болохгүй шүү дээ. Энээс нь дээр жоохон дээх нь энэ төр байж болно. Доохон зурчлаа. Гой гарын бэлэг Апу компани. За энэ одоо дотор нь юу байгааг нэр хоёул онгоолгол харчих. Суудалтаа суучих. Бэлэг авах гэсэн шүү дээ. Гэхдээ бэлгээ сууж байгаа аав шүү дээ. Энэ гой юу юм шиг байна да. За нэг гоё юм байх шүү. Хүний бэлгийг задлаа. Би ч өгөх хэрэгтэй байхгүй. За гарын бэлэг шүү. За нийслэл хэмнэл нэвтрүүлгийнхнаас бэлгэлж байгаа шүү. Бэлгээ уулын төгсгөлд нэгдэн. Гэхдээ хоёулаа үргэлжлүүл ярина. Алгад ашигтай түр байж байгаа. Буцаа суучих. Манай дараа нь бол аягүй сонь явна. Суусын босхыг ингээд анх алхаж ингээд бүхэл жүжигчэд дуучид ингээд орж байгаа шүү. Хэр өндөр байд юм бэ? Ер нь бол ингээд сонсохоор ер нь л хуучны багш нар бол ер нь л гадуур шүү дээ амраа гэл тэгээд байдаг шүү. Танд ер нь хэр өндөр байсан бэ? Надад бол өндөр байсан шүү. Ягаад тэгэхээр миний өмнөх жилд те соёл урлагийн сургуулийн дуулаачаа ингээд 50-60 70 гаруй хүүхд одоо оюутнуудыг авсан. Яг дуучид. Уртын дуу одоо дөрийн оперын ингэж явдсан шүү дээ. Явж исэн шүү дээ. Одоо л ингээд нэг салтсан зохиолын дуу ингээд ингэсэн. Яг тэр ангид болохоор 50 хэдэн хүүхдүүд ерөнхийдөө орцсон байсан. Өмнө нь автсан. Дараагийн юунд болохоор багш нарт хойрлогдсон шүү дээ. Оронтой хөрөхгүй. Манай анги одоо 25
хүүхэд. Тэр жил орсон нь 25. Тийм одоо яг миний хэлцэлд орж ирсэн нь. Тэгвэл өмнөх жилээс бол бүр 50% 50% баг тийм. Тийм үднээс ер нь нэлийн олон бас хүмүүс өртөлдсөн шүү. Ангийнхныгаа хэлвэл За ангийнхныгаа танил мундгууд ингээл хэлэх юм бол за 5 бай. За би. За одоо манай дүүрийн театр гэх юм бол одоо Монгол Улсын соёлын тэрэгний ажилтан, улсын дөрвөж эрдэм театрын гоцлол дуучин одоо манай ангийн инх тавин гэдэг. Шиндийн инх тавин гэдэг. Бас одоо гэлэнгийн уралдааны шагналт, 2 дугаар ярийн шагналт. Ангийн хүү. Тийм манай ангийн хүүхдүүд. Одоо ангиас бит хоёр л ах шүү дээ. Дүүрийн театрт. Дүүрийн театрт. Бусд нь бол за бусд нь гэх юм бол одоо цагдаагийн сүлдч болгоход одоо Бизя гэдэг одоо манай одоо бас ховдын чулуу хөлгөж өссөн найз маань одоо байна. Тийм сүлдч болгоход байна. 25 л гэсэн шүү. Би яг нэг хідэн хаана юу хийж явна гэдэг ийм судалгаа явуулж байгаа. За ямар ч байсан 3 дуулаачаараа явж байгаа юм байна тий. За одоо бусд нь тэгээд хөөр уран бүтээл хийгээд явж байна тий. Яг бидний зүгээр нэг олонний ингээд массын таньж байгаа тийм хүмүүс байна уу? Одоо байгаа байлгүй дээ. Одоо чи хэлвэл бид нар мэдэх гэдэг. Танаа ингэ чи хэн байх чи бид нар мэдэхгүй чи. Хэн байсныг. За одоо хэн байх юм болоо? Бүрбаатар гэдэг одоо нилээл их юм хийгээд бүрүү давг гээд нэглээл их юм хийгээд яваад байгаа да. Баян онгорих. Тий. Одоо бусдын одоо хэлж мэдэхгүй. Тоглож ер нь хэр болох бол гэсэн хүлээлт чамд өөрт чинь бий вэ? Хамгийн анхных сайгаад байгаа шүү дээ. Анхных гэхээр одоо их дугаар баг өөрөө дуулна шүү дээ. Бүгдэн энэ ерөнхийдөө амьдэр дуулна. Эхний хэсэгтээ мориорын чулгата Монгол дуунуудаа сайхан дуулна. За хоёрдугаар хэсэгтээ филармоны симфони арил хөгжимтэй дан сонгодог бүтээл дуулах гэдэг одоо бэлдэж байна да. За тэрнээс л бүгднийг тэгэл амьдэр дуулна гэхээр одоо бас л жоохон жирхэд дээ шүү. Тий. Хэдэн дуу дуулах вэ? 10 20. Ойролцоогоор нь 20 дуу дуулна шүү. Тэн дунд ч айрын армаас явж байгаа шүү. Энэ дуунуудыг ингэ дуулахаар дуучид та нар ер нь хэр ядардаг вэ? Одоо ч 20 дуу нэг дор ингэ нэг орой дуулах гэж шít нэг. За нэг 2 цагийн дотор амжаад л дуулах бах та. Тэ дунд нь бол мэдээж нөгөө урилгаар ирж байгаа найз нөхөд те ах ихч нар ингэ дуулна. Гэхдээ ер нь хэр ядардаг вэ? За одоо л ядархаа одоо л үзэх гэж байна. Гэхдээ одоо энэ нэг дүүрийг ерөнхийдөө жил гаруй хөдөлмөрлсөний эцэд бол бүтдэг. За нэг жил бүх одоо хөдөлмөрлж хийснэ одоо бүх одоо Итали хөгнүүдээ чэйжлэн те орчуулна одоо тасал юу байна бүгдийг нэг. За тэгээд яг тайзан дээр гараад болоход бол 8 цаг одоо уурхаад ажилласантай тэнцэгт хэмжээний тийм. Нэг цаг ярьдаг. 2 цаг болоход 8 цагт одоо уурхаад ажилласан одоо тэмхэлстэй тийм тэмцэхээр тийм хүндэгч ярьдаг л да. Ер нь нэг юм байдгүй. Одоо жишээлбэл ингээд нэг концерт эхлэх гэж байгаа цаг ингээд ойртцсон гэж бодъё. Тэрний өмнө ер нь ингээд гам уншаал, дасгал масгал хийсгүй, эсвэл хийх үү? Аль эсвэл шууд л тэгэл сав гэл гараал. Юу бид нар ч Европт шүү дээ. Одоо Фокс нь ч гэсэн байнга бэлтгэлээ хийж болчонтой одоо юу гэдэг нь тий хүчтэй биш. Тэрний оронд одоо бид нар ч энэ 2 юм нарийн хуцаар ингээд дуулаад байгаа шүү дээ. Хуц шиг. Тэрийг одоо бас мэдээж ингээд халааж ээж те ингээд чангалж ээж тэгжээж л дуулна шүү дээ. Яаж халаа? Одоо жишээлбэл дасгалаа уншина. Тийм үү те. Одоо бол ингээд ярилцлага маань өндөрлөх гэж л да. Тэгээд хоёулаа гарын үсгээ зурчлаа, би бэлгээ өгчлөө. Тэгэхээр одоо дуулах гэж байгаа дууны өмнө бол халаалт энэ төр хийх үү? Гайгүй юу? Орж ирээд бас нэг микрофон тааруулаад нэг халаацсан шүү дээ. Халаацсан. Нэг хүмүүс дуулаад дуусгах чигээд нэг халаацсан одоо яах нь те. За хоёлаа тайзан дээрээ гараа. Та бүхэн халуун алга дашилтан дээр би бас ирсэн зочныхоо далбаан дор даган баясаа тайзан дээрээ гараадах юм. За тоглолт нь бүгд амжилт хүсье. Тоглолт бол 2 дугаар сарын 5-ны өдөр 19 цагаас ер нь бол тоглолтууд нэг 19 цагаас эхэлнэ. Соёлын төвөрг бол аяг цөөхөр судалтай шүү дээ. Судал нэг хит юм бэ? 1300 харин аяг цөөхөн байдаг хөөх. 1300 тэгээд тэрний чинь тодорхой хэмжээний урилга болно. Тэгээд зарагдана гэхэр чи зэрэг нэг л удаа тоглох юм. Нэг л удаа. Харин эдгээр ингэж тоглоод байт юм аа. Нэг удаа ингэ тоглоод байдаг хөөх. Хилээд нь хийд юм бэ хөө? Яг суудлаараа ангиул. Урд хэсэг нэг юм. Хэдээс хэд яа? 20 30 50 тий. Тоглолт нь бүгдөө амжилт хүсье.
Манай нэвтрүүлгийг жаргаж одоо ямар дуу дуулах гэж байгааг өнөөдөр хамтдаа сонсоо. Тэгээд өндөр амжилт хүсье. Их баярлалаа. За баярлалаа. Гомбочир. Bella cosa una giornata sole, Maria serena dopo una tempesta, bella aria fresca, pareggia una festa, che bella cosa una giornata sole. Pronti a te quando panottio sole se ne scende mi viene quasi la malinconia sotto finestra qui la restaria quando panottio За маш их баярлалаа ингээд үзэгчдээ өнөө оройн нэвтрүүлэг сайхан болж өнгөрсөн байх гэж бодож байна. Би ч бараг л энийгээ дуусчлаа да. Гэхдээ одоо гомбо эрк хоёрын ширээн дээр дахиад ч нэг ганц хоёр харагдчихээн. Тэгээд энэ хүрээд нэвтрүүлгээ өндөрлүүлье. Бүтэн сайдруу болгоны орой 22 цагаас Синэгдэл виз дээр одоо сувгаа тааруулах юм бол нийслэлийн хэмнэлийг та мэдрэх болно. Ингээд сайхан амраараа баярлалаа.